Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлд 2026 оны 6 дугаар сарын 2, 11-ний өдрүүдэд шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн сахилгын орооноос ирүүлсэн саналуудыг үндэслэн хууль зүйн байнгын хороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ын 2 дахь хэсэг заасны дагуу боловсруулсан зарим байгууллагын цалингийн хэмжээг шинжилэн тогтоох тухай Улсын хурлын тогтоолын төслийг 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүд асуулт асууж үг хэлээгүй бөгөөд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь зарим байгууллагын цалингийн хэмжээг шинжилэн тогтооход Улсын хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан зарим байгууллагын цалингийн хэмжээг шинжилэн тогтоох Улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаар хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. За